뭐죠? 멘트를 뭐? 자, 만나ха дараачихаа бичлэгтэй тавтаа мөр. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бүгд хамтаа Guangzhou Island vlog-ороо Beijing-дөө гэдэг маш гоё walking street-ийг харуулж байна. Ахтаг гудамжтай. Тэгэхээр ийшээ баахан гудамжны хоол байгаа байхгүй баахан брэндүүд байгаа. Тэрнээс гадна амар сонирхолтой. Манай ажилтны нэртэй нэг хоолны газар байна. Chagi гэдэг брэнд байж байна. Брэнд юм уу? Брэнд чашаа. Тэр хоолны газар. Тэр урдааны хөрхөн Google-тэний хөшөтөн байлээ. За энэ бол станаар алхаад барагдахааргүй амар олон юмнууд байгаа. Тэгээ ийшээ ирж бол заавал Guangzhou ирсэн хүн бол заавал ийшээ ирээрэй. Энэ үстэй байхгүй юм байхгүй. Одоо манайхаар хүүхдийн зүг гэх юм уу та тий? McDonald's байж байна. За үн тэтэл алтан эдлийн дэлгүүр байж байна. Яа, эдгээр асар үнэтэй цэвэр алтан эдлүүд байж байна. Guangzhouд нэг том асуудал байгаа. Мотоциклийн асуудал байгаа. Нөгөө нэг кинонд гараад идэг нэг муухай хэл зүсээд идэг чихэртэй хатаасан жимс үүдэн шүү дээ тий. За энэгээр бол одоо хятадын үндэснийх нь өөрсдийн амттан болоод цай. За тэгээд үндэсний хувцсыг өмсөж зураг авахдаг хэсэг мэсэг гэдэг. За юунд орлоод байгаа юм нөхөө? Юу тохиолдов? За алдарт нөгөө нэг будааны боовнууд тий. Исэн босараа хөргөрөөр байж байна. За ингээд нөгөө эдгээр чинь жимснүүдийг ингээд шууд чихрэнд хийгээ хатаачдаг. Тэгээ энийг тэгэхээр манайхаа айгу мэдээдээ идэхгүй бол гоё юм байна гэж авч идэж байгаа хэвст амар зүсчдэг шүү дээ. За энэ гудамж бол ингээд айгу олон хэсгээс бүрдсэн үзээд барагдахааргүй. За ер нь хятадууд яг яагаад гэдгийг нь одоо тайлбарлах юм бол бас урт удаа яриа очих гэдэг. Энэ арслан бол ихээр маш олон янзаар нь ингэж цуглуулдаг, шүтдэг юм уу? Луу энтрийг бол тэгээд одоо сүр хүчтэй амьтад гэж үздэг тийм. Тэгэхээр юм лууны болоод барын дүрстэй юм тоглоомнууд одоо ийм үлгий зүйлүүд гэх юм уу тийм бэлэг тусгай зүйлүүд ихээр худалдаалагддаг. За дээрээс нэг сони анзаарсан тэр нь улаан өнгийн дотор хувцсыг ер нь бол нөгөө нэг ихээр ерөөсө худалдаалдаг юм байлаа. Тэгээд улаан өнгөнд их дуртай. За энэгээр том дэлгүүрүүд бол маш их учраас энэгээр явъя гэж байгаа бол ер нь нэлээд олон цаг гараад ирэхгүй бол салгатаар хоёрын хооронд ирээд явна шүү. Тэгээд ирэхгүйсэн бид энийг үзгүйсэн гэж харуулсараа боцсон шүү. Тэгэхээр завтай зүлээд ирээрээ. За энэ бас нэг арай өөр хэсэг рүү ороо явчих чинь. Тэгээд үзээд барагдахгүй ер нь бол өнөөдөр чинь ингээд багчиж амралтын өдөр биш. Ажлын өдөр байгаа. Тэгсэн мөрчл ийм их байгаа. Амралтын өдөр ирүүлээ. Бохом дийлдэхгүй манайха. Тэрээс нэг хүний хөлд дарагдана гэдэг чинь болно. Тэгэхээр ийшээгээ бол нэг амралтын өдөр бол зүглээ чиглээд шаардлага байхгүй. Тэгээд аль болох ажлын өдөр ирээрээ эдгээр маань ер нь амралтын өдрийг амарсан шиг амарч өнгөрөөдөг тийм арт түмэн юм бэлээ. Ерөөсөө идэл угаал. За энэ юун гоё юм тавьсан байгаа даа. За энэ нүүр өгөх бай. Ерөөсөө жоохон юм авах гэж байгаа юм шиг харагдвал тэгэл нааша өрөөд ийм гэж бас түүхтэй. За тийм л байгаа юм да. Тэгээд энэ одоо надаас том барилга байна. Энэ бас нэг айгүй алдартай нэг гоё хэсэг. Би одоо энд бол ингээд нэг амьдралтаа гурвахаа ирж гэх юм уу. Нэг том барилга. Энэ одоо би надтай хам зураг авах гэж чинь энэ барилга бол багтахгүй байлаа гэдэг. Энэ дотор хоолой газар байгаа даа шүү. Эртний их гоё уран хийцтэй ийм барилга байгаа. За тэгээ ер нь хятадын хаач явсан бол мөнхийн барилгын ажил явагдаж байдаг. Зогсоо зайгуул ингээд. За удаагийн бас шүтэн байна. Маш гоё цэвэрхэн уран хийцтэй байна. За хүмүүс ингээд залбирал үлдэж байна. Би нэг юм хэлмээр санагдаад байдаг. Хүмүүс ингээд хятад бичгтэй юм харахад дургу үрээд идэм байд ингээд. Тэгэнгүүт яг үнэндээ дэлхийн бүх алдартай брэндүүдийн өөрийнх нь бүр ихийнхээ шүү. Ерөөсөө яг үйлдвэрлэл нь өөрөө тэр чигтээ хятадд байрлаж байгаа. Одоо зүгээр логог нь хийлэгдэг, бүх юм хийлэгдэг зүгээр л ганцхан бичгийн одоо нэгсэн доо Nike байсан гэсэн Lancome байсан гэсэн ингээд тэгээд Lancome байж байна. Бичгийг нэгсэн доо яг өөрийнх нь тэр Nike гэдэг бичээр нь хийдээд явж байгаа. Түүнээс биш бүх үйлдвэрлэл нь ихэнх нь хятадд байгаа. Тэр дундаа Guangzhouд дэлхийн маш олон үйлдвэрүүдийн бүр ихэнх нь шүү. Үндсэн үйлдвэрлэл Guangzhouд явагдаж байгаа. Тэгээд энийг мэдгүй одоо юу гэх юм хүмүүс энийг Европод хийдэг гэж боддог. Яг үнэндээ та нар дэлхийн маш том брэндүүдийн бичгийг хараад уншаад үзээрэй. Бүгдээрээ made in China гэсэн ба. Ерөөсөө дэлхийн ихэнх брэндүүдийн үйлдвэрлэлүүд хятадд байгаа. Харин гэтэл нөгөө тим бичиггүй одоо Nike-г бичсэн, Lancome-г бичсэн байхаараа Европт үйлдвэрлэгдэж байгаа, Америкт үйлдвэрлэгдэж байгаа гэж боддог үгүй. Ихэнх үйлдвэрлэл хятадд явагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ хятад бичгтэй юм болон дотор муухай өргөднө гэж хэлж байгаа хүмүүс байх юм бол энэ маань одоо өөрийгөө шуураад гэсэн үг л дээ. Тэртээ тэргүй бүх л дэлхийн брэндүүд бүгдээрээ хятад үйлдвэрлэгдэж байгаа. Таны мэд бүх том брэндүүд шүү ихэнх нь баг. Зүгээр ялгаатай юм л олон улсын бичгтэй хийгдэггүй, хятад бичгтэй хийгдэггүй гэдэг татварс аль нь хятад үйлдвэрлэгдэж байгаа гэсэн. Тэр бүхэл одоо маш их туркууд хүртэл ирж энэ ч одоо хувцас үйлдвэрлэдэг болчихсон байлээ. Тэгээд туркуудтай бол маш ихээр таарж байгаа. Туркууд бол бүр ингээд дандаа 100 хэдэн мянган цангаш ширхгээр нь өөрсдөө гэсэн онгоцтойгоор бараа авч нисдэг юм байлээ. Энд ирснээс хойш таараагүй үндэстэн баг байхгүй. Бүхэл төрлийн хүмүүс ирж зорж ирж тэр дундаа Guangzhouд ирж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчихсон байлээ.
За нэг ийм худалдааны гудамжийг та бүхэндээ танилцууллаа. Тэгээд хэрвээ Гуанчжоуд ирсэн бол заавалчгүй ирж үзээрэй. За ийшээ орох юм бол Burberry, Dior, Estée Lauder, Bulgari гэдэг нэг дандаа гоо сайхны төрлийн брэндүүд байж байна. За тэгээд за энэ маань болохоор яг л нэг Бээжингийнхаар бол Ванфужингийн гудамж. Тэгээд та бүхэн маань энэ Walking Street руу заавал ирж үзээрэй. Тэгээд оройн цагаар ирэх юм бол бас их гоё гэрэлтэж, гялтганаж харагддаг байгаа. За тэгээд лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Миний ер нь аялын влогуудыг үзэх юм бол маш олон влогууд орж байгаа. Тэгээд тэрнэрийг бүгднийг дагаад явах юм бол аялын бүтэн үнэгүй маршрут гаргачих болохоор байгаа шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна.